За сайн бацгаана уу? Ингээд энэ удаагийн хаан бичлэгээр та нартайгаа юу хуваалцах гэж байна вэ гэхээр гарчин дээрээс та нар харсан бах Kanban board буюу одоо мэдээллийн самбар ч гэх юм уу, хяналтын самбар ч гэх юм уу, дашборд ч гэх юм уу нэг тиймэрхүү зүйлийг bullet journal-ийнхаа хамгийн ихний хуудсан дээр одоо гаргаж өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ дэвтэр дээр харуулъя. Тэгэхээр bullet journal тэмдэглэлийн дэвтэр ашигладаг хүмүүс ер нь аль мэдж байгаа. Хамгийн ихний нүрэнд нэрээ бичих, нэр утасны дугаараа бичих юм хэсэг талбай байдаг шүү дээ. Тэгээд энэ хэсэг маань өөрөө ингэж ашиглагдахгүйгээр цав цагаан ингэж өнгөрөөд идэг. Тэгэхээр энэ нүүр хуудас ашиглангаа одоо яг хийгээ явж байгаа төслөө ч юм уу те хийж байгаа ямар нэгэн зүйлээ хянаад ахиц дэвшиж юм гарч ийн үгүй юу гэдгийг нь яг ингээд нэг нүүрэнд багтааж ингэж гоё харахад зориулсан. Тийм одоо хяналтын самбар, мэдээллийн самбар, эсвэл дашборд одоо юу гэж нэрлэдэг юм байгаа нэ тийм одоо ийм нэг одоо самбарыг бүгд би хувьдаа яаж ашигладаг бэ гэхээр одоо энэ жишээлбэл миний одоо хувийн bullet journal байна ашиглаж байгаа. Тэгээд энэ дэвтэр дээр бол жишээлбэл би эхний нэг одоо яг ийм хоёр нүрийг хооронд нь холбоод одоо наагаад жишээлбэл та нар энэ дэвтэр дээр харах юм бол одоо энэ ингээд энэ хооронд одоо дэвтрийг хавцтай нь хооронд нь ингэж нааж тогтоосон нэг ийм нүрээд энэ хоёрыг би хооронд нь зөөр ингээд наачтээ. Тэгэхээр зэрэг ингээд ийм зузаан нэг ийм хуудас болж байгааз тэгээд энийг нь би одоо жишээлбэл washi tape-ээр ингээд битүүлж агаад ийм самбар хийсэн байж байгаа. Тэгэхээр миний самбарны хувьд жишээлбэл хамгийн нэгдүгээрт нь бол шин санаанууд. Тэгээ би нэгэ YouTube дээр ерөнхийдөө бол ашигладаг гэж хэлж болно. YouTube-ийнхаа санаануудыг гаргахад тэгээд эндээ жишээлбэл одоо ийм жижигхэн sticky notes ашиглаад тэгээд одоо жишээ шин санаа гаргахад надад шин санаа байх юм бол бичээд би шин санаа гэснийхаа доотлолт нь наачдаг. Бичлэгний шин санаанууд тэгээд ингээд доотлолт нь бичлэгнийхаа шин санаануудыг наачна. Тэгээд шин санаануудаа цуглуулж явж агаад тэндээсээ ингээд шин санаануудаа яг ингээд ажил болгоод одоо яг ажиллаад эхэлчлээ гэх юм бол энийг аваад ажиллаж байгаа гэдэг дээр нь оруулчихна. Одоо юу гэдгийг мэдээлэлээ цуглуулад ч гэдэг юм уу дүрсээ аваад эхэлцэн гэвэл одоо ажиллуулад эхэлцэн гэсэн дээр нь оруулчихна. За тэгээд дүрсээ бэлдээд аваад дууссныхаа дараа жишээлбэл дүрсээ эдитэлж гинэ гэдэг юм бол эдитэлж байгаа гэсэн хэсэг дээр нь аачна. Тэгээд энэ тэгжитл энэ одоо төсөл маань явж байгаа хооронд энэ санаа маань бас яг ингээд санаагаа ингээд ажил болгоод эхэлж байгаа үе дээрээ явж иж болно. За тэгээ байж ил дахиад нэг шин санаа гарч ирнэ. Тэгээд дахиад нэг шин санаа гарч ир. Тэгээ явж ил дахиад нэг шин санаа гарч ирэнгүүт шин санаагаа бичээд энд нь аачна. Гэх мэтчлэнгээр ингээд маш олон санаанууд, олон жижиг ажлууд тэгээд ийм олон шат дараалалтай ажил шаарддаг ийм ажлыг бол иймэрхүү төсөл юм аа. Ингээд яг нэг нүүрэнд бүгднийг агуу тийм ойлгомжтой байдлаар авч явахад агуу зүгээрээдэг. Тэгээд энийгээ жишээлбэл хаана юу нь явж гин хаягдахгүй нэг алхам юм хаягдахгүйгээр ажлаа ингээд урагшлуулад явхад агуу тохиромжтой байдлаар ингээд ийм самбар хэлбэрээр ингэж одоо эхний нүрээ бол ингэж ашигладаг байж байгаа. Тэгээ явж байхад хоорондоо одоо жишээлбэл эхний одоо санаа маань ажил болоод гарлаа. Яг ингээд бэлэн болоод дууслаа гэхээр энэ чинь наа. Тэгэхээр энд одоо жишээлбэл хэдий ч нэ их зүйл одоо юу гэдгийг заримдаа ингээд яг эднэрийг хийж амжихгүй өөр чухал ажилтай байгаад тэгсэн мөртлөө ингээд шин санаанууд ингээд ундраал байлаа шин санаа надад гарч ирээл байлаа тэгээд ингээд нэг мэдэхэд энэ хэсэг маань ингээд энэ баган маань бүр ингээд дүүрсэн байдаг. Тэгэхээр юу гэхээр өөрийгөө бас эргээд ингээд өөрөө өөртөөгөө бас ажиллах нь шүү дээ. Эндээсээ хараад за би яг ийм ажил алгаж хийхгүй ингээд дандаа шин санаанууд л ингээд ундраал яг нэгээ би ерөөсөө ажил олохгүй байгаа юм бэ шүү ч юм уу эсвэл ингээд бүх юм яг ингээд одоо юу гэдгийг бүх ажлуудаа ингээд хийгээд талд нь оруулаа хайцсан. Тэгээд аль нь ч дуусгаагүй ч юм уу ингээ орхигдсон ч юм уу. Тэгээ орхиод айгу удцсан энэ төр тийм төсөл байж иж магадгүй шүү дээ Тэгэхээр тэрийгээ дуусгаад дуусах хэрэгтэй юм байна шүү гэд ингээд өөртөө бас нь жоохон шахалт шаардлага тавьдаг ч юм уу өөртөөгөө ажиллахад ийм самбар маш хэрэгтэй байдаг. Тэгээд энэ ерөнхийдөө бол Японоос гаралтай
Kanban board гэж нэрлэдэг юм байлээ. Тэгээд төсөл юм урагшлуулахад бизнесийн салбарт ч тэр бүх төрлийн салбарт ер нь бол ашигладаг. Тэгээд хувь хүнийхээ өөрийнхөө амьдралдаа ч гэсэндээ бас ингээд ашиглаад явах боломжтой ийм гоё самбар байдаг. Тэгээд энийг нэг их юм олон шат дараалалтай ийм ажлууд тэгээд олон ажил зэрэг авч явхад ер нь бол төслүүд нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Тэгээд тийм төслүүдийг урагшлуулахад ер нь бол маш их нэмэртэй хэрэг болдог. Тэгээд хувийнхаа хэрэгцээнд мэдээж ингээ ашигладаг. Мэдээж багаараа ингээд ямар нэгэн ажлыг хийж байгаа тохиолдол мэдээж энийг бол дижитал хэлбэрээр бас аюу хийцгээд юм байлээ байгууллагууд. Багаараа хамтаараа ингээд хийж олон ажлуудыг ингээд зэрэг ингээ хүмүүс нь хуваагаад багаараа ингээд урагшлуулад авч явж байгаа тохиолдолд багаараа нэг ийм хяналтын самбартай байхаас аюу зүгээр байдаг. Тэгэхээр энийг хувь хүнийхээ хэмжээнд, хувийнхаа хэрэгцээнд, хувийнхаа өөрийнхөө зорилго төсөл юм урагшлуулж авч явахад өөртөө тулж ажиллахад өөрийгөө бас хянаж өөртөө шаардлага тавихад бас айгүй хэрэгтэй байдаг ийм самбар. Тэгэхээр би энийг бол яг ингээд тухайн үед айгүй хурдан хийцэн. Тэгээд энэ жишээлбэл sticky notes дээр бичингүүтээ дараад скотчсон байж байгаа. Скотччул амар. Тэгээ скотччхороо зэрэг ийм sticky notes наагаад хахад айгүй амар, наалтахад айгүй амар байдаг. Наагаад буцаагаад аваад хуулаад ингээд хахад айгүй амар байдаг. Жишээ нь эднэрийг би айгүй гоё тийм юу болох байсан юм байна. Яг энэ санааг болохоор би энэ Kanban board-ыг болохоор би өмнөх bullet journal-ийнхаа яг ийм дунд хэсэгт ингээ оролцсон байсан байхгүй. Тэгээд тэрийг одоо болохоор зэрэг яг ингээд эхний нүүр хуудсыг ашиглагддгүй нүүр хуудсаа айгүй үр дүнтэйгээр ингээ ашиглаа явцсан гэсэн үг. За хуучин юун дээр би хайгаад тий. Хуучин надлан жилийн хаяг bullet journal дээрээ нэг нүрийг яг хийж бэлдээд ерөнхийдөө ашиглаж исэн. Тэгээд тэрийг дараа нь болохоор за би энэ sticky notes-ууд наацсан эдрийг хуульчи. Яа тэгэхээр бас тэр болгон хувийн чанартай бас хэд хувийн чанартай мэдээллийг бас юм олон нийтийн сүлжээнд бас цацхыг боддгоо. Тийм болохоор аль болох цацхгүй байхыг боддог болохоор бас хэд хувийн чанартай зүйлээ гаргадаггүй байгаа шүү. Ойлгоорой. За тэгэд энэ дээр болохоор санаанууд айгүй ихтэй байсан. Яагаад тэгэхээр нөгөө өөр хийх юм ихтэй байсан болохоор санаануудаа яг тэр болгон бас яг ингээд ажил болгож амждаггүй байсан болохоор надаа энд бүр надлан бүр ингээд нэг санаануудын бүр хэсэг бүр ингээд битүүдөрсөн. Тэгээд санаагаа яг ажил болгож байгаа хэсгийнх нь багнаа нэ. Тэгээд дуусчлаа, бүх юм бэлэн болчлаа гэхээр яг энэ нүүрэн дээр байна. Ийм байдлаар ерөөхдөө ашигласан. Тэгээд эдрийг гарчигнуудаа болохоор ингэж бичихтэй болохоор нөгөө bullet journal зориулдаг хэрэгслүүд дээр танилцуулж исэн энэ Dumo гэдэг этикет бичдэг ийм аппарат гэх юм уу? Бичдэг ийм юу байна. Тэгээ энүүгээрээ бичсэн. Багны хувьд одоо энэ шат дарааллын хувьд бол мэдээж өөрийнхөө хийх байгаа зүйлийн онцлогоос шалтгаалаад хэдэн ч бага нь байж болно. Тэгэхээр багны тоол та нар харж байгаа бол энэ дээр бол ерөөсө 3 багантай санаа байна. Санаагаа хэрэгжүүлж эхэллээ, хэрэгжүүлээд дууслаа гэдэг ерөөсө 3 багантай. Энд болохоор би яг санаа байна. Санаагаа хэрэгжүүлж эхэллээ, хэрэгжүүлж эхэлсэн санаагаа одоо сайжрууллаа, тэгээд дууслаа гэдэг ийм 4 шатлалтайгаар явж байгаа. Тэгэхээр яг YouTube-ийн хувьд ашиглаж байгаа бичлэгний хувьд ашиглаж байгаа хувьд бол мэдээж бичлэгний санаагаа олно. Бичлэгээ дүүрсжүүлж бичсэн бичлэгээ edit хийгээд тэгээд одоо постлно ч гэдэг юм уу ийм 4 шатлалтай ерөнхийдөө явдаг. Эсвэл одоо edit хийгээд social media бусад сувгууд дээр бас share-лэх гэдэг бас энд бас ордог. Ийм байна. Ийм байж болж байна. Ийм ч байж болж байна. Тэгэхээр доотлолт нь заавал washi tape наах гээд байхгүйгээр хэрвээ washi tape байхгүй бол өнгийн цаас нааж болж гин, сэтгүүл дээрээс бас янз бүрийн гоё зурагнууд аваад нааж болж гин. Эсвэл зүгээр өнгийн цаас ингэж битүү цаваад иж наагаад өнгө өгөөд нэгсэндээ нөө суур өнгө өгөөд тэгээд
Тэгээд хамгийн гол нь юм өргөн скотччоор гадаргуу нөрөө ийм стики нөөц ч юм уу те наагаад хуулаад ингээд зөөхөд айгу тохиромжтой айгу айтайхан болчтой учраас ер нь бол скотч айгу зүгээрээдэг шүү. Тэгээд ингээд скотчтоод тэгээд багнуудаа зоож өгөөд ингээд ийм төсөл юм урагшлуулахад алхамаар урагшлуулахад тус нэмэр болох байхаа гэж найдаж байна. Тэгээд та нарт хүртээлтэй бас шинэ содон мэдээлэлтэй бичлэг байсан гэж найдаж байна. Тэгээд эхлүүлэх гэж байгаа, эхлүүлээд явж байгаа төсөлт нь амжилт хүсье. Багч гэсэн тус нэмэр болно гэж найдаж байна.